За үзэгч сонсогч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За бид хэдийн маань 7 хоног үргийн одоо бямбар хэрэгцдэг тий. Монголик подкастын машин дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоног чинь тэгээд юу болж өрнө үү? Ер нь бол ерөөсөө стресстэй л байлаа. Ууж иддэг, орон хүнжил юу ч идэх одоо маш тийм хэрүүл дунд өнгөрлөө. Гэхдээ энэ бол би бол ер нь зөвл гэж бодож байна тий. Ер нь тэгэл нэгэн тал тийм гарцсан юм чинь тэгээд хүн тодорхой хэмжээний няцаалт бас хийх хэрэгтэй баг тий. За энэ яг уу ингээ явчих. Ер нь бол эдийн засгийн одоо нөхцөл Монголч нэг сайн байсан ч биш тий. Шатхуун бол ер нь үн өсөх нь тодорхой болчлоо. Тэгсэн. Одоо нэг олон жилийн өмнө нэг баян айлын хүүхд юу гэлээ шатхуун 10,000 төгрөг болооч гэлээ нэг тэгсэн гэж сайхан самбог хүүхд. Мэдээ яваад байсан тий. Одоо тэр бол баг бодолтой болгочих шиг байна. За тэгээ өхрийн мах бол нэг айхтар буурахгүй юм шиг байна. Дахиад бас зах зээлд бахан мөнгө оруулж махны нөөц бэлтэн чинь тийм яриад явж байгаа юм байл шүү. Тэгэхээр эрх хавар бол иргэдээ уучлаараа өхрийн мах чинь 40,000 50,000 ч гэсэн юм уу. Тэрнээс жил болж магадгүй. Болж магадгүй байна. Одоогийн байдлаар. Тансаг хэрэглэн жилж гэнтэй. Тий. За нэг коп гэдэг нэг хурал болж байна. Тэгээ бид нар ч нэг копыг дангаараа шүүмжлээл ахтар хуйлдааны онл яриад цэцэрэд байгаа юм биш ээ. Энэ олон нийтийг харахад бол хүмүүс энэ ууртай байна шүү дээ. Тийм байлаа. Их шүүмжилж шүү. Дугаараар нязаарлаа чинь 9 цагаас нааш явуулахгүй. За тэгээд тэр хурланд одоо тэгээд 250 тэрбум төгрөг тий. 250 тэрбум төгрөг шүү дээ. Нөгөө КОП зохион байгуулалт зөвлөлтийн конвенцийн секретари гэж байт юм байна. Тэд нар нь болохоор бас нэг 250 чөлөө 60 тэрбум төгрөг гаргасан юм билээ. Гэтэ тэр бол угаасаа тэр байгууллагын тэр хурлыг зохиоход угаасаа цаанаасаа төсөвлөгдсөн тийм ажил нь аахгүй. Манай улс бол дангаараа 250 тэрбум төгрөг гаргасан. Бас манай нэг урдан зохион байгуулжсэн гэдгээр Саудын Араб нэг 3 тэрбум гинөө, 10 тэрбум гинөө, Хятад бас нэг 3 тэрбум өгсөн гэж байна. Тэгээ ер нь Монголд бол айгүй шаталттай орлуулж байгаа. Тийм шүү дээ. Ийм хурал. Тэгээ ер нь хурал зөвлөгөөн гэдэг чинь өөрөө маш их зардал واخгүй. Зочид буудал. Тэгээд тэр үйлчлэгээний конференцийн талбай, хүмүүсийн цайлан хүмүүс, шатхуун, хоол хүнс, цэвэр ус, бал цаас юу гэдгийг чинь маш хэмжээний зардал واخгүй. Тэг яг одоо манай улс ч одоо тийм хэмжээний зардаар одоо олон улсын хурал зохион байгуулаад байх тийм хэмжээтэй байгаа мó гэдэг үзэрстэй. Тэгээд энэ олон улсын хурлын үеэр ер нь аль ч хурал штэ. Нүүбийн аж ахуйлын нэг эрдэмтдийн баг энэ төр гэдэг янз бүр байдаг. Бид нар чинь бол нэг одоо Монгол шиг нэг аим шиг хүүтэн жилийн борог 9-10 үлрэл хүүтэн байдаг. Ийм улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй салбарыг би ойлгодог гэж бол бодохгүй байна. Тэгээ ер нь нөгөө ямааны тоо толгойг цөөлнө гэсэн тийм баг зөвлөмж гарч байгаа юм шиг тий. Тэгээ би ямааны тоо толгой гэдэг ингээд хайгаад үзэхгүй юу. Монголчин бол дэлхийд дээр ямааны тоо толгоор дэлхийд одоо ихний 10-т ч байхгүй улс. Асар их ямаатай улс. Энтхэг байна, Хятад байна, Пакистан байна. Тэгээд нөгөө хойд Африкийн хошуу гэж ярьдаг шүү дээ. Нөгөө голдуу Ислам, Арабын тэр улсууд маш хийсэн зүйлтэй. Тэр улсууд ч ингээд дүүрэн ямаа байж. Тэр чинь одоо тэнд нь зөвлжүүлээд байгаа юм өгөхөр үү шүү дээ. Одоо нэг Афганистаны нэг юм янз бүрийн бичлэгнүүд ингээд нэтээр яваад байгаа байхгүй. Нэг юм шавар тагцсан дотор ингээд хоолоо хийжтэл гараараа ингээд. Тэгээд тэндээсээ байхан гарч байгаа л гадаа нэг юм пүнц шиг юм дотор хэдийн ямаа байх. Нөгөөдгөө сааж ийн. Саагаад нэг юм ийм жижигхэн төмөр аяганд сайгаал сайсуулж байгаа бол. Тэгэл тэр чинь бүр хэдэн 100 бараг л 1000 жилийн оршин тогтсон амьдрал зүйл. Тэр чинь бүр Афганистаны зарим нөхдүүд чинь бүр ямаатайгаа хайр сэтгэлээ холбоол ороод байна гэдэг. Тэр бүр мэдээ гараад байгаа гэрс. Ямаа тийм юу хийж байгаа баригдаж байдаг байхгүй нэ. Тэр ноолоос гадна. Тэгэл одоо эдгээр шиг ингээд нөгөө эмэгтэй өнгөө. Тэр чинь ядуу ирчүүдэд нь эмэгтэй хүн. Right нээсэр нэг яриа өгдөг. За ийм сэдвээр ярих гэж. Тэгээд энэ ингээд монголчууд энэ олон улсын тэр хурал дээр нэг яг би нэг удамжаар ингээд харлаа л та нэг адилхан нэг костюм бижак зангаа зүүцсэн нэг энэ дээр нэг юм юу зүүцсэн те
нэг юм тэмдэг зүрцэл нөхдүүд яваадах нэг л их сүртэй. Бид нар Нью-Йоркийн нүүбэд очиж үтсэн. Яг тийм хүмүүс хөлөгч идэв шүү дээ. Өөл юм айхалсан ингээл. Тэр нэг оролцогч нэг юм пайз анкет зүгцэн. Тэгээд энэ тэмдгүү зураг селфи дээр нэг тийм л юм болно. Тэр Монголын цөлжилтийг сааруулах ямар ч боломж байхгүй. Тэгээд доор нь хүмүүс ингээ монголчууд очиод их юм. Оо ямаа ер нь хэрэггүй штэ. Ер нь цөөл юм үлээ гэл. Доодохгүй хонь нэгэд ирээд эхлэн тий. Адуу туураараа талхаллаа атаргаад яриаддаг шүү дээ. Одоомаг ярьж байгаа юм чи адуу шууд өнхөр өнгөж болохгүй гэд баг бүгдийг байхгүй болох. Өдөр Европч одоо тэр нөгөө Ирланд ч юм уу ад үзэж байгаа шүү дээ. Махны сүүний өхрүүтэй бараг фермийн тэр чигээр одоо слотер гэдэг ч одоо ингээд заацлах гэсэн үг шүү дээ. Гэхдээ тийм болгоно гэж яриад байгаа байхгүй. Тэгээд тэрийг гадаад хүмүүс орж ирэл удахгүй яхаар алгадчих юм байна л да. Цөлжилтгүй болчлоо гэсэн чи идэх хоолгүй болчиход яах вэ? Тийм. Ер нь яг хоо энэ яриад байгааг нэг хөнгөн хүлээж аваад байгаа л та хүмүүсээ ойлгоо. Харин тийм. Цаагаараа энэ чи Монголын бэлчээрийн мал аж ахуйг зохицуулна гэсэн үг шүү дээ. Тийм юм ярьсан байлаа. Бэлчээрийн нэг фермийн мал аж ахуйтай бол. Тийм. Бэлчээрийн мал аж ахуйг хомно гэсэн үг. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь Монгол улсын одоо уур амьсгалтай цаг уурд хамгийн зохицсон, хамгийн хямд зардалтай. Тэгээ одоо элдв янзын нөгөө манай чи эрчим хүч хөдөө аж ахуй өдр хөгжөөгөө бидэрт фермерийн мал аж ахуй хөгжүүлнэ гэдэг бол ер нь хэцүү маш их зардалтай. Хичээл байхгүй юм байна. Одоо жишээлбэл энэ гадны фермерийн улсууд одоо фермерийн хөдөө аж ахуйч яаж бодог гэхээр малын одоо юу гэм үр тариач гэдэг юм уу те тариалангийн хог хаягдал чинь малын хичээл нь олдог те хямдхан манад чинь тийм газар тариалан хөгжсөн урс биш шүү дээ. Тэгээд тийм. Тэгэхээр энэ ч одоо хүнсээ гаднаас худалдаж авах гэхээр тэр чинь өндөр зардалтай үнэтэй. Гих маягаар дээрэс нь тог одоо эрчим хүчтэй хөгжөөгөө тэрний ч одоо ингээ малыг хашаад нэг ийм хашаа хороо байр орон сууцнд барагш байлгах шах манайх ч өвөл хүүтэн гих мэтээс нь бодоод үзэх юм бол Монгол фермерийн аж ахуй гэдэг чинь амар өндөр зардал. Би энийг ч одоо энэ Алтан дэргийн цэнгүүн гоогоос асууж ирсэн. Тэгээ өөр хажуудлынх нь тариалангийн эзэн гэнэ хүнд хоёр хүнд танилцахгүй. Гэсэн чинь энэ ертөнцийн мал аж ахуйн фермийн аж ахуй гэсэн чинь тижэл байхгүй юм. Юугаар тижээх наадах чинь. Тэгээ тижэл гаднаас авлаа гэж бодъё. Юу өхрийн мах чинь 30 25 мянга одоо бас зарим 25 мянга болоо бууцсан мэлээ. Бөөнөрөө. Тэр чинь 50 мянга л шүү. Би чадахгүй шүү Монгол тийм. Одоо тэр нэг юунд Шангрилагийн тэнд нэг Rock Salt гэдэг нөгөө цастын баяр сайхны өндөр барилгач юу вэ? Тэнд Rock Salt гэдэг стикний газар байдаг байхгүй юу? Тэгээ нэг удаа тэр нөгөө Jeremy гээд монголоор амар ярьдаг Канад байдаг шүү дээ. Хотог өндөртүүд нөгөө фирмтэй. Тэгсэн чинь тэр нөгөө манай хойр ахын найз мэд чиглэлээр ингээ уулзж байгаа байхгүй юу? Нэг 2 3 Канад нөхдүүд. Тэгэд бахан буу халж байгаа. Пүүс амар зардалтай. Тэр чинь зүгээр тэр тим витамин B12-тэй хэвиг мэвиг тэгээд юуг нь вакцин тарай мараа гэд. Тэгээд тэнд стек идэх чинь тухайд бараг 10 хэдэн жил өмнө судлаа ярьсан үнд 70,000 төгрөгөөр стек идсэн шүү дээ. 50,000 төгрөгөөр. Тэгтээ биднээс мөнгө аваагүй л те. Тэр нөгөө стек нийлүүлдэг юу юм бэ? Тэгээд нэг найзуудтай уулзалт гээд нэг ууна мууна тоглоод тэгээ уулзсан чинь энэ бол одоо хамгийн одоо манай юуны хамгийн сайн махыг энэ одоо ингээд эднийх ингээд бид нар нийлүүлдэг. Тэгээд одоо нэг стек бол одоо 50 кг 70,000 болов. Бараг 10 жил өмнө штэ. Тэгээ одоо бол тэр стек чинь 200,000 болсон байгаа. Стек чи 25,000 л өгсөн. Тэгэхээр тэр чи 2 дахин өндөр. 2 дахин өндөр. Тэгэхээр одоо юу гэдгийг маш их зардал өндөртэй. Одоо тэгээ бид тэр нэг манай хуурах нэг фермерийн юг тэднэрсэн одоо тэр Канадад бүгд фермерүүд байхгүй бүр гэр бүлээр удам тамьсан фермер. Тэгсэн чинь Монгол гарын авлага бэлдэж өгөх гэсэн юм аа ажилчтай. Тэгээ юм төсөл мөсөл бас ингээд өдөө аж ахуй яамд ингээд танилцуулсан ингээд манай хуурах болохоор нөгөө чи надаас арай хурдан шивэд өгчөөч гоогаа. Тэгээд тэг чин шивж байгаа юм чи би сонсон штэ. Одоо тийм витамин тийм нойрон тийм байх хэвээр хоолн тийм байх хэвээр бараг л гидсийн өвтгөж болохгүй л ухааны юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр хин сая хэллээ юу н бэлтцсэн нөгөө өөх өстой юунууд нь баг Монголд байдаггүй бэлтэмлүүд нь тэгээ энэ тэндээс авдаг. Тэгэхээр ч юу тэгээ бид нар ч одоо мах идчихэж энэ уур амьсгалыг бид нар даван туулж байгаа шүү дээ. Тэгээ маха идэж чадахгүй болчих юм л тэгээ яах юм. Дахиад гахаа бол Монгол хүнд зөгцсөн хоол биш. Манай уур амьсгал те. Одоо идэхээс аргагүй болц. Одоо саяхан нэг сэтгүүлч юм уу энэ хүчит чонхор дээр очив юм байсан. Тэгээд энд бол хамгийн эмтгийн хятад дахиад гахаал байна. Орос гахаа нь арайж хүнтэй юм уу та 20 эд мянга ч юм.
Тийм байна. Өхрийн мах авч дийлдэг хүмүүс байхгүй болсон. Яг сая наадмаар ч монголчууд хонио иддэг учраас хоньны мах дайвар байх болсон мэн гэж та хэллээ. Тий, арай жоохон амьдарсан юм. Тий, дайвар майвар ч бол ер нь бас ер нь хордцсон байна гэдэг л юм ярьж байгаа байхгүй. Тэгээд хасрын түрүү хэллээ шүү дээ. Манай нүүдлийн мал аж ахуйч ер нь яг хоол тэжээлийн зардал харьцан бага байхгүй. Одоо бол яг бас нэг жоохон тэжээл бол баг зэрэг гараад идэг учраас ингээд өвөл арай жоохон тарган буураад ирэх үед нэг сар ч юм уу 2 сар ч юм уу жоохон хөдөөлөд ах шиг байна. Тэг үндсэндээ одоо Монголын хамгийн том өхрүүд гэвэл одоо Хинтий Сүхбаатарт л шүү дээ. Тэр өргөн удам хээр талд өөс идэж байгаа мал чинь л орж ирж байгаа хөөхгүй. Тэр фермер болгочихлоо юм. Асар үнэтэй болно чинь. Би одоо нэг YouTube-оос нэг бичлэг үзээд хай би нэг ширлээд идэх шүү дээ. Тэ нэг юм өхрийн туураа ингээд өхөр мө адуу байлаа. Өхөр имчилдэг байхгүй юу? Тэгээ нэг машинтаа орж иж өхрийг оруулаад туурайг ингээд яаж жагаад туураа нь ингээд цоорж моороод тэгээ идэлч тийм ингээд эд дотроо шүүс мөстэй болоод тэрийг имчилдэг байхгүй. Тэгээ тийм зардал гарна л гэж бодохгүй юу? Тэгээ би нэг бас нэг мал малдаг юм хүнээс асахгүй. Энэ фермийн өхрүүд яагаад вэ гэсэн чинь наа чин дандаа энэ чихтэй орчинд байж байгаа. Баас шээс нөгөө юм дотнод. Монгол өхөрчин болохоор ингээд бэлчээрт явцдаг юм хуурай газар болохоор тийм туураа нөвчлөх магадлал харьцан баг гэдэг. Тэгээ тийм зардал гарна тэгээ бодохгүй. Шээс нэрээ гიშгсээр байгаа л тийм болчих. Шээс баасанда тэгээд тэр чинь ингээд дороо хуйлж мөвлөөд монголчин болохоор ингээд хуурай газартаа ингээд байнга явж байдаг. Хуураа нь бол ингээд хуурай байдаг гэдэг байхгүй. Тэгээ тийм зардал нэмэгдэнэ гэж бодохгүй юу? Нэг машинтай нөхөр манай үннийний туураа яаш одоо энэ чинь туураа нь өвдөлтөйг алаад хайчилтай нь ш тэр чинь имчлүүс таарна шүү. Өхрийн фермийг мэднэ л те. Манай авч өхрийн фермээр мэдэр байгуулчлаа. Тэр ингээд нөгөө нэг юм юу мөн дээр ингээд тэр чинь зүгээр өвөл ингээд том байранд хадгална. Баасыг ачиж явах одоо үедээ гаргаж хаях гэж л өстө нөл зардал байдаг. Тийм шүү дээ. Амар олон хурчин тэгээд ингээд баасыг хурцтэй явал хүн ажиллаад өөр мал аж ахуйч шал өөр бэлчээрийн мал аж ахуйч хүн хаасаагүй бэлчээр бийц чинь тийм шүү дээ. Хатаа тэр байгаа шиг чинь шатаа чинь бид нар чинь монголчууд гаднаа овоолцдог шүү дээ. Овоолоо хатснаас нь аваад түлчин. Тэгэхгүй тэр том байранд чинь бол хэмжээгээр идээлгээл маш хэмжээ баал гэсэн байхгүй. Тэгээд түрүү хасар хэлж шít. Одоо бид нар нэг юм одоо ч яг нөгөө Гамбайр сая ахвасаа хэлсэн шít. Хүмүүс маш их шөмжилж байгаа нь бас их сайхан над үнэхээр санагдсан. Тэр нэг янз бүрийн скриншот тэгээд тэр майханд нь тэр асартанд баг байгаа хүн алга. Оролцож байгаа хүмүүс манаа сайдаар гэнэ. Тэнд нэг гонж хүмүүссэн. Тэгээд энийг одоо нэг жоохон бас яг цаг үед нь бол бид нэр тухай бүрт нь ярил гэдэг байгаа юм те. Одоо энэ манай монголчууд гэж хэлдэг. Монголын нэрийг дэлхийд гаргаж ийн гэж сони юмараад. Одоо чи өнгөрсөн Коп хаан бас нэг мэдсэн үү? Арабд гэсэн. Сауди Арабт тэрний өмнөхийг мэдгүй. Тэр улсын нэр гараагүй л байгаа. Сауди Арабыг төрөж одоо сая хүмүүс битсэн байлээ. Нөгөө Грете хайчваа гэх те. Одоо хин чин те. Нөгөө батлагч нэг Грететэй уулзлаа гэж шоодсон шүү дээ. Одоо амьдал дэлхийн хүүхдтэй уулзж байгаа хэл та те. Тий. Тэгээд нөгөө Грете чинь бол ингэж яриад сүүлд ингэж ярьд. Одоо Грете чинь бол Палестины төлөө тэмцэгч болсон шүү дээ. Чиглэлээ салбараа өөрчилсөн байхгүй. Грете чинь ингэж сүүлд ингэдэг ярьдаг болсон. Энэ хуралчаад ямар ч чадахгүй. Наад хурлын төлөөлөгчдийн дийлэнх нь газрын тосны компаниудын төлөөлөгч нар байгаа. Ямар ч ашигтай шийдвэр гарахгүй. Тэгээд Монголд бол ашигтай байхгүй. Би саяхан өнгөрсөн л бас нэг уншлаа. Нормосын хоолоо Бабл Мандев хоёр ч хэцүү болцсон чинь нүүрсний хэрэглээ дахиад нэмэгдсэн байна. Одоо энэ жил чи өмнөх жилтэйгээ харьцуулахад 1.8% өснө гэж. 1.8% чинь асар хэрэглээ. Одоо энтхийг хятад хоёр чинь дэлхийн нүүрсний 70% хэрэглэж байгаа хөөх. Тэгээ одоо энэ нормын зоолон акцэн чинь өөр улсад боломж нэгсэх шин. Индонез, Австрал, Орос. Герман ч бас зарим уурхаага. Герман нийтчих шиг Итали хоёр ч юм бол нүүрсний станцууд хаахаа ер нь хойшлуулчлаа. Тэгээ буцаал нөгөө нэг атомын станц зэрлээ. Буцаал тэгээ нүүр тулд бодит байдал руу орж байгаа хөөх. Тэ. Ягарахгүй тэ. Тэгээ ийм л юм болж байна одоо. За тэгээд бас нэг шийдвэр одоо юу хэмд яана бас гараад ирлээ. Би бас нэг пост бичсэн. Тэгээ нэг юм хөшөө босгосон юм байна шүү дээ. Бодвол коптол зөрөөсөн юм шиг тийм. Тэгээ би бол нэг харахад би ч урлаг сайн ойлгох биш. Харахад бол нэг адууг ингээд доороос нь төмөрлөө ингэсэн юм одоо ингээд адуун дэшаа ингэсэн юм. Шорлцсон юм уу адуу? Шорлцсон ч гэмээр. Заварыг шорлцсон ч гэмээр тийм. Яг тэрийг наваа зарим хүмүүс болохоор ер нь адуу чи ингээд Монгол адуу чи босоо ингээд тавьчих байгаа юм байх зүртэг байх хэвээр. Зарим нь чим урлаг ойлгохгүй маань гэл баахан мал нохоогоор дуудаал нэг юм болсон байна. Тэгээ би удахгүй юм. Одоо ер нь нэг юм хүний амьдралд ч нэг юм
одоо хэрэгцээний нэг ирэмб дараа гэж байх хэрэгтэй баг тий. Тийм шүү дээ. Хүн эхлээд бол нэг юм хоол унд иддэг байх хэрэгтэй. Ядч нэг юм ирүүл тий. Хөсөглөн биш шүү. Дараа нэг юм урлаг хөшөө мөшөө яаж болно шүү дээ. Тэг үнэхээр хөшөө урсгал ярих гэдэг бол Умар Солонгост би очих юм байдаг. Би Умар Солонгост бол очижсэн. 11 оны 100 сард чинь. Умар Солонгосын дээр Пёньяны хөшөө дурсгал бол солиотой шүү. Тэгээ өөрөөсөө тэрийг ярьдсан билээ. Бид нар бол ингээ хөшөө дурсгал барихтаа бол дэлхийд шилдэг. Африкийн олон улсад очиж бид нар бол барьж өгсөн мөксөн гэх. Тэр чулуун хөшөөний өндөр байгаа гэж ихтэйхэн сүрлэг байна гэж ихтэйхэн боржин гантик. За бараг тэр хөшөөгөө угааж арчаад цэцэг тавьчихсан өдөр цэцгийн солидог гэж. Тэгээд өглөө болгон баахан ийм нормын хувцастай хүмүүс очиод ард дэргэд хөдөлмөрч ангид очиод нөгөө Ким Ил Сун монд мөргөж идэг. Тийм уурахгүй. Нэл хөшөө баг. Өдөртөө тэр чинь дэлхийн хамгийн одоо тэг угаасаа хөшөөний мүцээцтэй. Ядуу. Хөө ер нь бол тий. Одоо тэгээ монголчууд ч бас ингээ хөөрлөн ингээд Умар Солонгосын талаар би бас нэг хит хитэн хүнийг ингээд ярьслага хийдэг гэсэн байхгүй. Сүүлдээ солиороод энэ цүмийн зэвсэгтэй байхад Америк юу юм уу юм? Хятад юу юм уу ингээд. Донгосоод илгээрээд ирэхээр би хүн баг хагас өсөглөн хоол хүнс им тэр байхгүй нормын хувцастай Пёньян Умар Солонгос тэр чигээр юм том мүзэн шүү. Та хэд онд очижлаа? Би 11 онд очижсэн. Одоо гэхдээ Умар Солонгосын нөхцөл байдал айгүй сайжирсан гэсэн шүү. Ер нь бол хятад улсын хэцүү шүү. Яг ер нь үгүй мэдээж хэцүү Монгол Монголтой харьцуулахгүй. Гэхдээ нөгөө бүр ингээ хүн өрсөж өгдөг байсан шүү дээ. Бүр тэр нь арай гайг болсон гэсэн. Яг 90-ад онд л та. Тэгээ бас нэг жоохон эдийн засаг өдрөө жоохон либералчсан юм уу да. Тэгээд одоо нэг хүмүүс нэг жоохон гар утас моцс нэг зөвхөн уус дотроо холбогддог интернеттэй орсон гэсэн. Дотоодын юмтай болсон гэсэн. Тэгээ энэ хятад те. Орос Иран эдэртэй чи хамтраад хоорондоо бас нэг юм технологи гэдэр ингээд солилцоод тэгээд бас нэг жоохон тэр усан монгоц бүгдэх ч юм уу те. Нэг юм нефт Оросоос авдаг ч юм уу нэг юм аж үйлдвэрлэлээ жоохон хөгжүүлээд байгаа юм билээ. Тэгтээ гол мөнгөө зэвсэглэлтэд зарцуулсан юм байна. Тий. Улсын төс хамгийн дээд болсон тий. Хөшөө дурсгал байвал тэгээ тийш очил үзэлтэй тэгэл. Үнэхээр тийм урлаг тий. Улс нь хоёр төсөвтэй. Одоо тэр Жон-Уны өөрийн төсөв. Тэгээ улсын төсөв. Ким Жон-Un баг улсаасаа баян шахав. Тий. Тий. Швейцар таавстай ингэж идэл мэдлэн. Тэгээ одоо энэ Монголд одоо нэг ингээд нэг хойд солонгосын хөрхийн нэг ажилч дээрэл хямд цайлангаар ажиллаад энэний зайлан чинь тэгэл ихэнх тэр Ким Жон-Уны одоо тэр хувийн төсвийг бүрдүүлэх тим юм л явдیں۔ Гэсэн шүү дээ. Тэр чинь бүр устдаач ажиллаагүй шүү. Аялын үйлдвэрлэл их байд юм билээ те. Тэгээ өгөнд эний чинь нэг нүг би тогтоол гаргаад жоохон хязгаарсан байхгүй. Тийм. За өөр эдийн засгтай ч юм уу бидний амьдралтай холбоотой. Одоо залингийн доод хэмжээг нэмлээгээл бөөн юм болол. За тэр том асуудал шахав. Сая төгрөг бол онлын хувьд ийм хөдөлмөрийн хүсний доод хэмжээг биш үү? Зах зээлийн үнэлгээнээс нь дээгүүр тогтоочих юм бол ажилтгууд бий болно. Доогуур нь тогтоох эсвэл дүүцхүүс хэмжээгээр тогтоочих юм бол ямар ч ялгаа гарахгүй байхгүй. Монголд тэр нэг сая төгрөг болсон юм уу да? Тий. Сая төгрөг болсон гэдэг чинь урд нь 700 мянга байсан те. Энэ чинь жил болгоны инфляцтай нийт сүржил adjustment хийж одоо манай цалин энэс бага байж болохгүй шүү л гэсэн санаа. Тэгэхээр 1 сая төгрөг гэдэг чинь угаасаа одоо Монголд яг л хөдөлмөр үүсний доод хэмжээ чинь 1 сая. Одоо энэ нэг тэтгэвртэй гарцсан жижүүр өвөнөр гэдэг шүү дээ. Нэг тэтгэвртэй гарцсан хүмүүс нэг жижүүр мэжүүр хийгээд байдаг. Тэд нар чинь 1 сая төгрөг авд юм шиг байгаа. Яг үйлчлэгч, цэвэрлэгч хүмүүсээ дөрөв саяас ч их цалинтай. Тийм учраас яг тэр одоо нэг ийм либертар нэг борж жүжигсэн нэг эдийн засгийн онлын нэг худлаа ингээд нэг сургийн сонсцсон бүртээ цад мөн чанарын ойлгоогүй нэг айгүй олон хүн байгаа. Тэд нар ч хөдөлмөрийн хөрсний доод хэмжээг нэмлээ. Одоо ер нь дэлхийд төр хөдөлмөрийн хөрсний доод хэмжээгүй уус гэж байхгүй. Тэр чинь нэгдүгээр PR-ын чанартай, хоёрдугаар тэр нийгмийн элдв янзын асуудалтай анхаардаг царайг гаргаж удаа засгийн газар чинь тэгж одоо пропаганда явуулахаас өөр аргагүй. Нөгөө талдаа бас тэр чинь яалтчгүй одоо юу гэдэг 1 саяас доош цалин одоо өгөөд иж болохгүй байхгүй да. Бас яг нэг нөгөө хэлэхэд тий. Тэгэхээр манайх бол хөдөлмөрийн хөрсний доод хэмжээг бол тийм зах зээлийн үнэлгээнээс дээгүүр нэг өндөр Америк гэдэр шиг те Европ гэдэр шиг нэг тогтоогоод нэг ажилтгууд бий болоод байгаа юм байхгүй. Манайд ажилтгуудын шалтгаан эдэр бол төсөөр мөн чанартай. Тэр энийг бол бүр ингээд дэлгэрэнгүй ингээд өөр сэтвчилж ярина. Гэхдээ одоо энэ бол нэг том асуудал биш тий. Тийм ээ. Жил болгон одоо ер нь энэ чинь ингээд нэг инфляцтай нийцүүлэл одоо тэр анх 700 мянга болж исэн хөдөлмөрийн хөрсний 700 мянган төгрөгөөр чи одоо бараг
одоо сая болгосон сая төгрөг чинь тэр 700 мянга шиг худалдаа авах чадвартай байж чадахгүй баг багасаад байгаа байхгүй. Тэрний нэг жоохон нэмэгдүүрч ингэж манай төлбөрийн хөрс бас ингээ нэмэгдэж байгаа инфляцид тэ ингээ төр бас тэмцдэг шүү гэдгээл харуулсан л арга одоо тэ ийм PR болохоос ш. Одоо өхрийн махны үн чинь бараг 40% өссөн. Тийм. Одоо ахаач өснө дөө. Яг гэвэл одоо эн чинь нөгөө энэ кофеийн 17-гийн дараа тэгээд энэ хичээл сургууль орохоор ер нь тэгээд тэг гол асуудал юу гэхээр инфляц. Инфляц нэмэгдээд бол одоо цалингийн хэмжээг те ер нь худалдаа бол ер нь одоо инфляц ч одоо энэ тогтмол орлоготой хүмүүст хамгийн их тэг бага орлоготой хүмүүст хамгийн их гайвалдаг те. Тэгээд тэрний ч одоо ингээ нийцүүлэхийн тулд засгийн газар ч ингээ индексжүүлдэг ингээ нэг багаар цалин тэтгэвэр нэмээд явдیں۔ Тэгэл нэг хөдөлмөрийн хөрсний доод хэмжээ чинь тэднээс тэд байх хэрэгтэй шүү гэл те. Энэ бол инфляцийн проблемд зориулагдсан ийм өөрчлөлтүүд болохоос ш. Манай засгийн газар тусдаа нэг хөдөлмөрийн хөрсний доод хэмжээг те зах зээлийн үнэлгээнээс нэг өндөр тавиад байгаа юм бол байхгүй. Гол асуудал инфляц. Инфляцийн шалтгаан бол Монгол банкны мөнгөний бодлого. Тийм яг элдв янзын юунууд байгаа. Одоо махны үн ч тийм үү эрэлт нийлүүлэлтээс болоод зах зээл дээр үн өсөж нэмэгдээд эсвэл буураад ингээд савлгаанууд байгаа. Гэхдээ бүгд нэгэн зэрэг өсдөггүй. Бүгд нэгэн зэрэг өсөж байгаа бол тэр чинь мөнгөний бодлоготой холбоотой. Одоо ч юу нэл бүгд нэгэн зэрэг өсөж. Харин тэр чинь яг инфляц. Гэхдээ энэ хожим инфляц чинь бүр хамгийн анх 1913 онд одоо энэ Албаны нөөцийн систем эдгээр гарч ирэхээс өмнөх одоо Вебстерийн төл бичиг гэх юм уу. Тэрэн дээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг инфляц гэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг хумхийг дефляц гэнэ гэд ингээд бичсэн байгаа. Эдийн засгийн ухаан тэгж ойлгогддог гэсэн. Одоо энэ 19 20 дугаар зууны үед 20 дугаар зууны ихэнх үед ч гэх юм уу. Хожим одоо юу гэдэг энэ засгийн газрууд одоо юу гэдэг 29 оны хямралаас хойш ч гэх юм уу. Кейнсийн онол эдгээр ингээд нэг ороод ирсэн. Дараа нь энэ инфляцийн асуудлыг ч одоо инфляц тооц гаргачлаа гэдэргээд фишрийн теорем гэдэг ингээд шинэ юмнууд бий болгоод одоо хэрэглээний үнийн индекс гэдэг юмыг зохиогоод тэргээр инфляцийг тооцдог болоод өмнө өсөлт гэж ойлгуулдаг болсон. Хамгийн анх бол үнийн өсөлтийн тухай ойлголт байгаагүй. Ер нь мөнгөний нийлүүлэлтийг л нэмж байгаа. Тэгээ ер нь энэ мөнгөний тоон гэж байна. Энд чи одоо бүр дундад 100-ны үедэлтэй тэр 16 дугаар дундад 100 биш юм аа. Дундад 100-аас арай сэргэн мандалтын үе гэх юм уу. Энэ Америк твдтэй. Америк төв нэгдсэн шүү дээ. Америк төв нэгдэн энэ Испани ч юм уу одоо Англи ч юм уу энэ колон улсуудаас маш их хэмжээний алт мөнгө гэдэр чинь ингээд нэг Европод анх ингэж орж ирээд тэгээ алтны үн алт тухайд нь алт мөнгө гэдэр чинь арилжааны хэрэгслэнтэй одоо энэ мөнгөнд нэмэгдэх гол үүргийг гүйцэтгэдэг байсан. Тэг ингээд маш хэмжээр тэрний нийлүүлэлт нь ингээд нэмэгдээд ирсэн чинь алтны инфляц бий болсон байхгүй. Тэгээ тэрнийг одоо жам бодийн нэдэргээс сэтгэгч нэг анх ингэж хараад энэ мөнгөний тоон буюу мөнгөний нийлүүлэлтийг ингээд тэ нэгж бараа бүтээгдэхүүнд нь одоо юу гэх юм тооцох байдлаар ингээд нэмэгдүүлэх юм бол бараа бүтээгдэхүүнийх үн нэмэгдээд мөнгөнийх үн ханш нь унна гэдэг тэр үед хүн төрөлхтөн хамгийн анх олж нээсэн мөнгөний тоон гэж энийг хэлдэг байхгүй. Тэгээд энэ мөнгөний тоон ч 20 дугаар зуун үдэрт одоо тэр том Фрэнк Найт гэдэг том эдийн засгчид бүр энийг боловсруулад математик томьёо өдрийн болгож исэн болохоос энэ одоо яг одоо мөнгө нийлүүлээд байх юм бол энэ мөнгөний үнц чинь унна гэдэг чинь өдөр тутмын бүр 16 дугаар зуунд аль хэзээний нээсэн. Гэтэ тэр одоо монетар онол монол гэдэг чинь энийг хэлээд байгаа шүү дээ. Тэр Милтон Фридман ч гэдэг юм уу бас гэтэ өөр Кантилеоны эффект гэдэг ч юм уу бас тэр мөнгөний тоо хэмжээ нэмэгдэхдээ үзүүлэх нөлөөллүүд нь өөр хоорондоо ямар ялгаатай байд юм бэ гэдэг тэр ер нь бол маргаан байдаг. Тэрнийг бол дараа инфляцийн сэдвийг хэдүүлээ ингээд эрэнгүү яриул яриа тий. Одоо бол энэ сэтгүүл зүйн салбарын ч гэсэн энэ албаны хүмүүсийн нэг байнга зөрөгтөөр ярьж штт. Ярьж байгаа юм нь ерөөсөө л нэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг инфляц гэдэг гэж байдаг байхгүй. Тий. Нэршлээс ахуулаад нэг гоё яриул бас тий. Агил бид нар өмнөх нэвтрүүлгүүд маш олон удаа ярьсан тий. Нөөцийн мах бэлтнэгээд маш их мөнгө тэр махан дээр чи оруулцаар мах чин үнэтэй болоод байна гэдгийг эрэлт нэмэгдчих чавч. Тэр чинь ингээд төр мөнгө гаргаад зүгээр ингээд зах зээлийн харилцааны дундаас интервенц хийгээд орчингууд тэр чинь эрэлтээ нэмэгдүүлчих чавч таа. Тэгээд тэр чинь зах зээл дээр тодорхой хэмжээний махыг ингээд маш их мөнгөөр худалдаад авахаар цаана тэр махны чинь хомсдол нэг тухайн үедээ бий болно шүү дээ. Тэр чинь одоо Ирланд явах байсан өстөө мах чинь ингээд агуулгах руу ачигдчихж байгаа юм чинь хомсдол үүсэж тэр хомсдол чинь үнийн нас дахин өсөж байгаа. Тий. Одоо хүнсний захууд дээр бол гоё мах олдгоо байлаа гэл
Нодлон яриад гисэн шүү Одоо дээ. Өвлөөс эхлэв тий. Тэгвэл өвөл мах илбэг байдаг шүү Тэгээ ер нь ийм юм. Миний ойлгож байгаагаар би одоо бас сайн бэлдээг тоо баримт эдэртэнд бэлдээг. Гэхдээ мах хүнд орсон шалтгаан бол махны экспорт шүү дээ сая. Экспорт тэр нэг хятадууд ч гэдэг юм махыг маш их хэмжээгээр хэдэн мянган тонн гэдэг тэр нь алга болцсон гэвс. Тэгээ гадагшаа гаргаж зараад байгаа байхгүй. Тэгэд эн чинь нэг юм цөөхөн хідэн компаниуд төр тусгай зөвшөөр махын пикселтэй Женкогийн. Тэгээд тэр компаниуд чинь дээрэс нь хятадын элдв янзын бас нэг юм юунууд байгаад байна гэдэг байгаа. Мах нөөцлж жагаад хойшоогоо хятад руугаа очиж зараад байгаа. Тэр чинь тодорхой зах зээл тэр хомсдлыг бий болоод байгаа. Тэрний улмаас болоод одоо мах одоо жоохон баг зэрэг ямар ч гэсэн үнд орсон бол үнэн. Гэхдээ би одоо бүрэн дүрэн тоог нь сайн мэдэхгүй болохоор бас дураараа цэжний бангаар яриад. Одоо ч махны бизнес эрхэлдэг хүмүүс л ингэж байна. Мах жижигэл зардаг хүмүүс. Бид нар чинь бол ченжүүд бол мэдээж малчтаас бөөнөрний хэмжээгээр хямд хаавна. Тэгээд зах дээр очиж лангууныхан бол жижигэл зардаг учраас биднээсээ худалдаж авна. Тэгээд дараа нь мөнгөний зүгийн өгн мөгн гэл авдсан юм байна өрхий. Тэгээ нэг тийм л журмаар махны юу явж байгаа байхгүй. Бүр жижиглээд одоо лангуун дээр очиж авдаг махыг чинь жижиглээд айл гэрт хүргэж өгдөг бизнес байна шүү дээ. Тэр чинь юун дээр ашиг гаргах вэ гэхээр ченжүүдээс их хэмжээгээр бөөндөж авч ижил ашигтайгаар. Малчин жигсэн ченжүүд очиод авж байгаа том машинт очиод авж байгаа учраас ашигтай. Тийм л юм дээр тогтож байгаа байхгүй. Одоо яадаг вөхөр нөгөө сургалтын төлбөр шүү дээ. Хичээлийн зардал тийм үү. За тэгээд ер нь бол амарчин бас нэг машин тэргээ нэг өвлөөс өмнө жоох янз л тийм ээ л жолооч нар чинь өдөөнийхэн машин маслын солидог ч юм уу нэг дугуй авдаг ч юм уу. За эсвэл нэг арай нэг сайжруулдаг ч юм уу нэг ийм сонраа бэлтэн. Ийм юм дээдэг учраас махыг одоо хэмжээгээр нэг өхөр хоноо зархаас аргагүй байтал. Гэтэл тэгээд нэг хэдхэн 2 сарын дараа 11 сард хөлдөөл ирэнгүүт нөгөө нөөцийн мах гэж ороод ирж шүү дээ. Дахиад үнэ нэмэгдэн тий. 50% гараад ер нь өхөр дээр гардаг юм аа. Өхөр аваад. Ер нь энэ цөөн хэд нэг юм компаниуд валют олох хэрэгтэй гэдэг шүү дээ. Монголчууд валютын төлөө өөрсдөө мах идгээ болъё гэдэг шүү дээ. Тэгээд валют нь мэдээж бидэрт ирэхгүй шүү дээ. Тэг нэг юм цөөн хэдэн компаниуд нэг том бизнесүүд эдгэрт ингээд валютыг олж өнгөтэй монголчууд өөрсдөө гэдэг махаа худалдаж авах хямдхан дахиад гахаа хаттаас авч иддэг. Ийм л болох гэдэг. Энийг бид нар олон удаа яг ийм руу орчлоо шүү дээ. Орцсон. Энийг монголчууд одоо ойлгохгүй. Тэгэхээр энэ Монгол одоо энэ чөлөөт худалдаа гэж яриад энэ чи яг чөлөөт худалдаач бас биш шүү дээ. Тийм. Тэгээд эн чин цөөхөн хідэн одоо би ч хэлвэл эндээс нэг хон аваад хятад руу аваад гаргыг бол гаргуулахгүй л байхгүй. Тийм эсвэл харин тийм өстэй тий. Тэгэхээр чи одоо 78 компани хідэн төрийн компани зориулаад монголчуудын махны тэр одоо юу гэдэг хямдхан байх хэвээр тэр бодлого төрийн бодлого алдагдаад байхгүй болчихно гэсэн үг. Тэгээ бахаал нөгөө төрийн оролцоотой холбоотой. Тийм төрийн оролцоо нэг хэсэгт нь давуу тал олгосноос болоод нөгөө хэсэгт нь одоо юу гэдэг хохирж байгааг нь ямар зүртэй юм жихгүй. Одоо энэ мах л 50,000 хүрэх баха. Одоо хавар бол ер нь хүрэх юм. Одоо хэд 30. Одоо нэг 20 би нэг судалгаа хийсэн чинь нэг за 28 гэж чинь жижиглэн. За ер нь бол энэ махны янз бүрийн группуд байдаг юм. Би ч бас орцсон дотор нь хоньны мах уу? Хонь мань өхөр ялгаагүй. За ер нь бол одоо малчид нэг портер дээр ч юм уу нэг пробокс мокст ачаад бол ганц нэгээр оруулж ирж байна. Тэр нь бол бөөнөр нь 22,000 одоо гуй хаагаар нь ч юм арай томоор нь 22,000 цанга өгнө гэж байжлаа. Яг махны худалдаа эрхэлдэг одоо манай танил найзууд болохоор ер нь 18,000 хүрчээсэй л гэж бид нар бодоод байна. Тэгээ мэдхгүй одоо тэгээ дизель юу ахаа нэмэгдчих одоо яах юм баг гэсэн. Тээвэрлж л орж ирж байгаа юм шүү дээ. Тэгээд өвлөөс бид нэр дахиад нөгөө нөөцийн мах үйлдэн та нарыг хавар дижэнэ гэдэг балаа юм орж ирэхээр тэгэл 50,000 бол. Тийм. Яг чи ингээд төр ороод нөөц бэлтгэчихэр чинь хувийн аж ахуй нэгжүүд нөөц бэлтгэхэ болчихдог те. Тэрнээс болоод тэгэл лай болж байгаа. Ер нь төрийн оролцооны л харгаа. Тий. Одоо энийг тэгэл манайхан ойлгодог л болмоор байна тий. За дараагийн сэдв юу вэ? Дараагийн сэдв юу вэ хаа лээ? Нөгөө юу гэж төрийн зардлыг юу гэлээ? Тийм. Учирлч нэг юм лээ. Гэхдээ зүгээр нэг юм сонирхолтой дуулаад их юм би. Одоо би ч мэдээж бас нэг хүн болохоор Монгол жижиг юм болохоор ардын нам мам, ардс нам мам энд одоо найз нөхөд байна шүү дээ. Энэ засгийн чинь бас нэг унгах гэдэг гэсэн юм яриад байна тий. Тэр нэг шүд цуглах юм явагдах гэдэг шүү дээ. Сая нэлбэг дурчин сэдв. Одоо энэ чинь колд санагддаг. АТГ-ийн урд ирээл ингээл нэг амар шоу хийлээ шүү дээ сая. Тохирогоо л хийж байгаа шүү дээ. Бид нар эргэтний ярьжлээсэн энэ хүн ингээд Хэлбэг дурчин фракцийн хүн арчсан нам ерөнхий нарийн бичгийн дараа болсон. Тэгээд гадуур явж байгаа энэ зүгээр ховж шүү.
баяр цогтгийн ерөнхийлөгчд нэр дэвшүүлэхээр болж байгаа. Тэр нь угаасаа маст нэр хүнд муутай учраас ялагдана. Ялагдах тохироогоо ерөнхийдөө ингээ хийчихэд хэлбэрт хөрсөх хоёрыг чилүүд бямт цогтчих нөө хаана уулзуулж ин ч гинүү те. Тэгээ тиймэрхүү ингээл ховж юм байдал ингээ сонсоод хахад хэлбэрт оржин хэргийг бол ерөнхийдөө хэрэгсэхгүй болгоцсон тэрнийгээ одоо улс төрийн тохиролцоогоор хийчих шиг боллоо. Тэгээд дахиад нэгдэхгүй нь бат мэдж байгаа учраас манай хүн АТГ-ийн өмнө амар шоу хийлээ шүү дээ. Амар муухай бардамнал, амар муухай онгороо тий. Одоо зүгээр элбэгт орж идэх хүн нарчсан нь маш их гарч байна. Одоо нарчсан нам чи ингээл дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдана. Тэгвэл дахиад улсын хурлын сонгуульд ялагдах гэх маягаар энэ намыг үүсгэн байгуулагч гэсэн нэг юм хідэн өвөгжүүл байна тий. Эдгээр ингээд энэ намаа ерөөсөө өөртөө ингээ хулгаал өөрийгээд намын нэр хүндийг байхгүй болохоос гадна хэрэгт холбогдоо. Дээрээс нь ингээд нөгөө эрх баригч Монгол ардын намынхаа хуйлдаад ингээд бэлдүү янзын буулт хийж өгөөд тэгээд энэ үүсгэн байгуулсан өвн одоо үлдэх нам чи ингээ өвн үлдэд Монголын ардчлалын эцэг гэдэг үстэй өөрөө халтан гараацаа мараацаа гэдэг энэ усууд чинь ардчлалын нам сүрээд ингээ хизэж сонгуульд ялахгүй хоёр дахь зэргийн нам болоод одоо нөгөө хэдхэн халаасанд орчоод тань тийм байхад тэрнийг огтоохгүй тэр АТГ-ийг урд ингээ ганцаараа далбгаж байгаа нь ямар муухай тийм тодрох эмгэгтэй дутуугийн комплекстэй. Тэгэл тэр би олон улсын хурлууд байгууллагад ажилладаг. Би Стэнфорд их сургууль багш идэг гинүү. Гэхдээ ямар амар эготой бид нар мэднэ энэ жижиг буураа улсын юм либерал улс төрчтэй ингээд худлаа дэлхий биднийг дэмжиж гин гэл нөгөө олон улсын байгууллагууд чинь тэд нар ингэж одоо юу гэх юм баадууруулаад ингээл явдаг. Элбэгт орчин зүгээр тэр либерал интернэшнл те тэр нэг юм олон улсын глобал нэг тийм ардчсан социализмын чинь юм үдэл сурталт ашигладаг нэг жижиг хүүгэлтэй байхгүй. Энд чинь дэлхийн хэмжээний лидер ерөөсөө биш. Тэр чинь нэг клуб биш тий. Клуб л байхгүй юу? Тэгэл одоо надад онгоцны зардал авах юм бол би энэ тентхийн нэг социалист байгууллага дэлхийн ардчлалаас чи ерөнхийлөгч байгаа юм. Энэ чинь л мөнгө авахгүй. Монгол улсын ерөнхийлөгч байсан те. Тэгээ Монголын ардчлалын юу өнтер гээл өстэй. 9 шидийн хурал цуглаа нэг юм зүүнний те. Үдсэн сурталтай нэг юм байгууллагад ирсэн. Тэнд очиод ингээл дандаа ингээд нэг юм алга ташилтын дунд ингээд явж байгаа амар сонирхолтой тийм амбицтай тийм тодорхой эмгэгтэй юм баггүй нарциссист. Гэхдээ тэгээд харалтаа жижигхэн те. Эбиг ч одоо баг намхан хүн гэхээс илүү баг тарвган Трион Ланнистер гэх шиг те. Хүмүүс нэг одоо ингээд юу хүчүүг би царайгаар нь орнолж байгаа юм шүү. Гэхдээ яг нэг нуугүй гэхэд одоо юу гэдэг иймэрхүү царай зүс одоо нэг ийм эмгэгтэй би хаатай хүмүүс шүү дээ. Одоо тэдний чинь нөгөө нэг ийм өрөвдөл вок яс суртахуунаар ингэж шүүмжилж ярьж чадхаа болцсон болохоос ийм хүмүүс тэр дутуугийн комплекс шүү дээ. Тодорхой эмгэгтэй чинь амар их байдаг гэдэг чинь сэтгэл судлалын шинжилгээ ухаанаар бараг нотлогдсон асуудал. Одоо Трионы дүрийг зүгээр ярий заяа. Хүмүүс Трионыг айгүй сайн дүр гэж боддог заяа. Яг үнэндээ үгүй хамгийн адгийн дүрүүдийн нэг заяа. Та нар ингээ хараа дандаа ам дээр хохирч царайлал тэр хаан ширээний тоглоом гээд подкаст эхлэхгүйгөө подкаст нэг кино ихлээр нэгдүгээр анги дээр Трион тэр Джон Сноуд зүгээр ээж яхад нь аавыгаа муулан заяа. Юу гэлээ одоо бүхэн эцгийн хаанууд нь бутарч энтер гээл те. Гэтэл яг үндэ тэр дундад зууны үеийн ч гэдэг юм уу одоо ёс суртахуунаар бол одоо модоо хөх төрөнгүүд гэр бүлийг нь алчдаг тийм байсан зөө. Трионыг амьд үлдээсэн байгаа ганц нэг ордны салбадаа гэдэг нэг гачин овцсон өсгөл юмнууд бол байсан юм шиг байна. Гэхдээ ихийг нь үхэн штэ. Тэгэд ингээд нэг аав нь амьд үлдээсэн байгаа. Тэгээд Трион ч ингээ аавынхаа мөнгөөр арх уугаал бие үнэлэгч аваал гэл жаргаал Ланнистер дандаа өөрөө төлдөг гэж өнгөрөөл нэг номноос сурсан нэг юм хідэн цэцэн үгээрээ хүмүүст ингээд өнгөрөөл тодорхой ухаантай гэдгийг харуулах гал тэгээ ингээ аав нь тэрний чинь за чи хааны баруун гаруул Жофриг хязгаарлал тэгээд тэр хааны хотыг юу гэдэг те юм цэгцэнд нь оруул гэдээ явсан чинь бороо гэдэг нэг хаанаас ирсэн мэддэггүй дээрэмчнийг хотын харуулын манаа олгоод нөгөөтгөр ингээд хариуцлал үлдүүлээд яг номыг уншсан хүмүүс бол яг мэддэг байхгүй энийг тэгээд тэр чинь ингээ хааны би баруун гар гэдэг ингээ өнгөрөөд тэгээ ингэж явсараагаа сүрдээ нөгөө эцгэн дараа нь хурж ирээд чи хамаг юм самарцсан байна гэд.
Тэр чинь нэг өөрсдөө нэг юм Станисын тулаанаас аварсан гэх тэр мөр нь яг үндэ ном дээр нэг харах юм бол ямар ч тийм бодод ач холбогдолгүй ингээд тэр чинь ингээд юм одоогоо мэдгүй өөрөө сэлэм аваад хагас хүн гэл нэг хүмүүс орсон чинь тэр чинь далжгаанж байгаа төмөр сэлэм зохиулдаг шүү. Өөрийнх нь зэрэгтэй зохиулаад нүрээ төсөөлөө унцдаг шүү. Тэгэхээр сэрсэн чинь аав нь нэг тайр логийнхэнтэй хурж ирээ тэр хотыг аварцсан. Тэгээ аав нь буцаа хааны гар болсон. Тэрионыг угаасаа гавьяа худлаа авахгүй. Тэрионы перспективээр тэр кинон дээр харагдаж байгаа тэрионы перспективээр гавьяа байгуулагдаад байгаа. Тэгээ миний гавьяа булаач та гэх тэрион чи аавдаа хатаархаад бүр аав бүр хэлдэг. Сүйд бол. Аав бүр чи одоо тэнд янхаа авчирсан байна. Тэрнийг зайлвал би дахин таарлах юм бол наадах чинь дүүжлээ шүү. Ер нь би чамд анхааруулж ийн гэдэг. Тэгээ тэрион чинь өөрөө тийм заавал ямар ч хариуцлагагүй тэгж уудсан байж бас тэр аавынхаа хууль ёсны заламжлагч олно гэж нэхэд бүр утгыг алд болно. Тэгээ сүүлдээ заяа янхнаас орж аав нь тэрний чинь бүр Жофриг чинь тэр юм байнг зам хийлж идэг байхгүй. Тэгээ ил тод ингээ байн хааныгаа зам хийлж байгаа. Дараа нь Жофри өгөхөд тэр юм буруутгах нь бүр ойлгомжтой. Тэгээ ойлгоод одоо буруутгагдсан чинь гайхаад наад чинь. Ер нь та нар ингээ харуул хүмүүсийг зүгээр ээж яхад нь очиж эхлэв өөдөн зав. Тэгээ нөгөө хүмүүс нар яг зүцүүлээд өөдөөс нь ингээд юу гэдэг ямар нэг юм ийгүү дандаа хохирч царайлаад намайг одоо болохоор инглээ гэд дандаа тэгж хохирч царилдаг. Хамгийн хаалт таван санаж Жофриг зүгээр ээж яхад нь олон хүмүүсийн өмнө алгадаж малгадаад өөрийнхөө хэлсэн. Сэрсэг зүгээр ээж яхад нь очиж үгээр өдөөл чиний хүүхдийг чи хамгийн сайхан үедээ нэг өдөр одоо хамгийн хэцүү зовлонгоо амс холны тэр сүрдүүлэл ингээ яваад байна. За тэгээ аавыгаас элдв янзаар өдөн дэр чинь. Тэгээ аав нь тэр чи итгэл үлдээсэн чи итгэлийн даахгүй. Тэгээ дараа нь хорсондоо тэр хэрэг толбогдоод аав тэрний чинь цаазлагчгүй шөний харуул руу явуулаад тэнд тэгээ номоо уншаад хэвтчихэд чинь одоо юм чинь тэрний шөний харуулууд харуул манад гаргаад байхгүй тодорхой шүү дээ. Тэгээд Ланнистерийн мөнгө нэрээр жаргалтай хэвтчих боломжтой байхгүй. Тэгсэн чинь тэрэнд нь хорсоод аавыгаа алаад зүхтаад аавынхаа дайснуудтай нийлж ураад удмаас өрүүлдэг байхгүй. Тэгээд тэр ийм тодорхой эмгэгтэй хүний тийм дутуугийн комплекстэй хүний дүрийг чинь тэр Жорж Мартин гэдэг зохиолч чинь тэр ном киногоор аягүй сайн үзсэн. Тэр гол нь хүмүүс ойлгохгүй. Яг үүрдгийг харахгүй үгийн дандаа хараад байна. Тэр юм чинь дандаа хамдаараа ингээл ёс зүйч ярд юм уу эсвэл ингээл нэг хүн өрөвдөж байгаа царай гараад эсвэл дандаа ингээл гомдлоод хохирч царайлж байдаг. Тэр аав нь болохоор шудраг ямар нэгэн тийм moral superiority дээр ярихгүй те шууд 10,000 зэргийг танд өгөрч ирсний оронд ягаад хоёр хүнийг хурдан дээр нь алчиж болтгүй юм бэ гэд бүр баг шудраг хэлдэг заяа. Тэр ер нь хаан ширээний тоглоомч нь сайн гэж ойлгодог дөрүүд нь дандаа хатдаг хүмүүс байдаг шүү. Тэгэхээр энэ ер нь ардсан намын хувь заяанд маниуслыг санаа зоол байгаа юм биш шүү дээ тий. Гэхдээ эн чинь нэг юм Монголд ч ерөөсөө нэг намал байж болохгүй шүү. Бүх юмыг энэ тэнд ингээл өөрийнхөө юмнуудыг тавьж тоглож шүү дээ. Хүн намыг ч юм бол бойжүүлсэн нам тийм үү? Нэг дэгдэхий байхад шууд халаасан дэгээл гаргаад ирж байгаа байхгүй. Тэгээ ардсан нам нь уг сүрэг хүчин хяналт байх хэвээр нам нь. Тэгээд сонгуулийн захиалч шүү дээ. Тэрийг одоо ирэх жил сонгуулийн үеэр бүгдээрээ подкаст хийгээд дараа нь үр дүнгээр харъя тий. За бид анализ хийгээд наа чин Монгол ардын нам ийм хүн захиалаад ингээд тавьчихж байна. Тэгээд тэр чин ардсан нам бол дандаа мөрүүлдэг нам тий. Одоо дандаа мөрүүлнэ. Тэгээ 28 онд зөрүүлэл дахиад мөрүүлнэ. Тэгээ та нар 28 онд ялуулна гэж байхгүй шүү дээ тий. Тэгээд одоо ингээд бичгээр нөгөө либерал нөгөө итгэвчүүд нь айгүй их дайрчтай. Одоо ч давшлан намааг өстой амар үзээд яддаг зөө. Би одоо либералуудын зүрхэнд үнэхээр шар ус хуруулж чаддаг. Миний хувийн амьдрал те ямар ч хамааргүй үнэн худлан мэддэггүй хэлцэж байна. Юм болж байгаа над руу тарьж. Тэгээд яг зөвхөн нэг юм хувийн шинжтэй хүмүүсийн хэрүүлэхээс илүү над руу энэ либералууд ч яста бүр үнэхээр хорсолт юм. Тэгэхээр би өөрөө их зүв зам дээр яваа мэн гэдэг ойлгож байна. Тэгээд би тэдрээс айхгүй. Би насаараа нэгээ ярина. Би одоо элбэгт орчин дахиад дутуугийн комплекстэй хүн гэдэг нь үн надад тэгж харагдаж байгаа. Би тэрнийг яагаад хэлэхээс айх хэвээр. Тийм. Одоо элбэгт орчгоо чинь ер нь 8 жил ерөнхийлөгч ажилласан арай уртцсан юм байлээ гэл эргэн тойрон байсан хүмүүс. Ойрцоос хүмүүс хорлонтой шийдвэр 4 жил нь бол ерөөсө хүн танихаа болцсон. Вакуумжиж байгаа байхгүй. Тий. Өөрөлд би бүхнээс дээр гэдэг юм шүү дээ. Та нар яри хийн гэдэг иймрүүр орчиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээл хязгаарлах зүйтэй. Тийм. Тэгээ нэг өлөн гоосон өссөн хүн чинь нэгдүгürt нөгөө өсгийн үүлэнтэй хоёрдугаар тэр чинь гэр бүл дундаасаа хамгийн нэг тийм баг нэг юм жижиггэнтэй тэгэл нэг юм сонин царайд сүмстэй. Энийг яг бүгдээ сонгоод хөл яри тий. Одоо 9 сард ингээд засаг ундгүй маа гэхэд
одоо сонгуульд өгчөж байгаа учраас эднес чинь нүүдлийн хийн шүү. Жишээлбэл одоо ингээд зүгээр энгийн практик ингээ харж чадахгүй байхгүй. Өнөөдөр би цогт гэрлийн постыг шеэрлээ л дээ. Одоо үний өсөлт мүсэлт юм байна мэн гэдэг. Яг гоо бид нар бол ардсан намайг зөндөө шүүмжилдэг. Баяр цогтыг зөндөө шүүмжлэл бид нар чинь Славагаараа дуулж гин, Путиний тороолоороо дуудуулж гин те. Энэ бүх зовлон гачигдал бидний амьдралын энэ мөн чанар одоо тийм ээ энэ амьдрах эрүүл байх, үлсгүй байх одоо дутагдахгүй байх. Бүх юмний чинь одоо энэ хувь зүйг сүрүүлсэн өнөөл өрөөсөө л элбэг дөрж ардын нам либералууд баяр цогт сайхан байхгүй. Энэ халамж идрээ чинь элбэг дөрж л амарсан шүү дээ. Элбэг дөрж нэг юугаараа өрсөлдөж явахдаа нөгөө баярын эсрэг бид нар сая төгрөг тараа гэсэн чинь баяр нь чи хаанаасаа сая төгрөг гаргах гэдэг чинь 7 өдрийн дараа тэгэхэд нэг 1.5 сая тараана гэл ингээл нөгөө байхгүй дайсантай үзэлцээд ингээд өөрөө дайсан бодож олоод өөрөө үзэлцээд идэх нэг тийм дүр үүдэг. Яг тэр шиг ямарч коммунизм гэдэг юм байхгүй орцсон байхад коммунизмын аюулаар хүмүүсийг айлгал коммунистуудыг муулаад ингээд үзэлцэл яг үүндээ бодит байдал төр зөвлөлт толгой тус идэх хүчрэг байх үед бол элбэг дорж тэр бол хизээч тэмцэж чадахгүй аимха. Задарсан хойно нөгөө өгсөн хойно нөгөө боршин дээр нь шээж байгаа шиг муухай үрдэл штэ яг үүндээ. Дэвсэлсэн байхгүй. Ер нь тэр чин төв зүүн Европын улсууд ч ер нь тийм л юм болсон юм билээ штэ. Тэр чи айхтар нэг тэмцээд байсан юм байхгүй. Ерөнхийдөө тэр КГБ тэр одоо тэр улсууд ч Унгар ч юм уу Чех ч юм адилхан тэр нэг Оросын КГБ шиг бүтцүүд байгаа штэ. Тэр бүтцүүд чинь зөөлөн унахын газардахын тулд алгуурхан л нэг юм хийсэн байгаа. Одоо тийм хүмүүс ярьдаг юм байдаг. Дотроосоо явагдсан зохион байгуулсан хувьсгалууд гэдэг. Одоо тэр чинь элитийн онол гэдэг угаасаа. Тэртээ тэргүй тэр чинь ямар ч хүч чадалгүй болцсон. Одоо энэ National Geographic үздэг бол өгч байгаа арслан байхгүй. Бариулаад өгч байгаа тий. Одоо тэр элитийн онол гэдэг энэ зүүн Европод явагдсан энэ арчсан гэгдэт байгаа шилжилт тий. Тэр хувьсгалууд ч ер нь яг доороос явагдсан процесс юм уу эсвэл дээрээсээ зохион байгуулагдсан процесс юм уу гэдэг түүхч 7 янзын баримттай тавиад ингээ маргадаг. Ер нь дээрээсээ зохион байгуулагдсан тэр дэглэм номенклатура анги өөрөө нөгөө эдийн засгийн давбарсан учраас зөөлөн буугаад капиталист систем шилжихийн сацуу тухайн нөгөө социалист улсын үйлдвэр өмчөнд байсан үйлдвэрүүдийг өөрсдөө авах гэж нарчилсан хувьсгал гэдэг юм өөр юм юу гэх хүмүүсийг ингэж өөрсдийнхөө бэлдсэн хүмүүсээр дамжуул зохион байгуулсан гэдэг тийм онол байдаг. Зарим нь түүгээр ерөнхийдөө батлагддаг. Жишээлбэл Лех Валенсиа гэхэд ч өөрөө тухайн Польшийнхоо нах яамны тий Лех Валенсиа тэр Вацлав Клаус ч гэдэг юм уу тэднийг бас Чехийн ерөнхийлөгсөн тэднийг нах яамтайгаа холбоотой байсан гэсэн тийм баримтууд нь гараад ирцлээ тийм билээ. Монголд ч гэсэн ингээл ярингуут тэр нэг энийг урд нь бид нар зөндөөл ярьжсэн цаашдаа ярина. Монголын тэр арчсан холбоо гэдэг агийг чинь анхны нөгөө арчлын 13 гэдгийг чинь нэлээд хідэн хүн нь нах яамны хүмүүс байсан гэл энэ чи өөрсдөө ч ярьдаг шүү дээ арчсан намайг. Тэг яахлаараа зарим нь нах яамных биш байдیں۔ Бүгдээрээ л нах яамных байхгүй яг тийм. Гүү харин тий. Тэгэл бүгдээрээ л нэг одоо зориг асан зоригийг КГБ-ийн онол үсттэй тий. Шинжлэх ухааны коммунизмын онол судалж ирсэн тий. Гүү энэ хэд чи өөрсдөө зарим нь зориг чин КГБ-ийн хүн гэл ярьдаг шүү дээ. За тэр миний яриад яг. Гэхдээ ер нь тийм биз дээ тэр чинь Москва төс одоо энэ Баяр Маяр гэл ингээл ярьдаг. Тэгэд энэ Монголын тэр ардын нам хувьсгалтаа энэ хуучны улаан үд сонин гэдэг чинь ганцхан жилүүд армийн хэвэл биш бас нах яамны төв хэвэл шүү дээ. Гэх маягаар ингээл ярих юм бол арчсан хувьсгалын анхдагчд чинь угаасаа Монгол ардын хувьсгалт намынхны л утсан хүүгэлтэй байсан хүмүүс те. Тэгээд Монгол ардын хувьсгалт намыг хаагаагүй, буулгаагүй тэр чигтээ хадгалагдаад үлдсэн. Татан буулгыг гэдэг юм бэ? Санаачлаг гарахт нь Батууд өөрөө би энийг татан буулгуулаагүй гэж ярьж л байсан биз дээ. Тэгэхээр ч удаа тийм шүү. Тэгэхээр юу гэдгийг энэ цогт гэрэлт өнөөдөр мэдээлэл хийлээ шүү дээ. Одоо бид нар бол үнэхээр ардсан нам дуртайтай биш. Үнэхээр нэг одоо ийм амар том бүтэц болчоор эн чинь нор унахгүй шүү дээ. Тийм биз. Одоо тэр нөгөө Путин Медведев эднэр шиг тийм засаглал руу орчоод байгаа байхгүй юу? Одоо нэг юу гэдэг хөрөлсөнх нь ерөнхийлөгчөөс буугаад намын даргуулаа ерөнхий сайд болно ч гэх шиг тэгэнгүүтээ ерөнхийлөгч хадаа өөрөө санаа байгаад өөрөө дүүгээ ч юм уу нэг ингээ явд энэ бүхэн чинь ингээ нэг айгүй уудлаа хамгаалаад байгаа нь хаана байгаа. Тэгэхээр одоо бол зүгээр өстө дахид засаг байгуулж чадахгүй болтол унгаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд эх хоёр сонгол арслан яллаа шүү. Гэхдээ бид нар одоо нэг дуртаатаар нэг шипи өгöd байгаа юм биш. Одоо үнэхээр бас нэг ингээд хэрэлдээ суугаад ивэл бас би даасан нам байж чадчих нүггүй юу гэдэг асуулт амар хэцүү. Одоо ингээд хамгийн гол тулаан заяа. Ер нь ингээд ардын намчин бол бие биенийгээ ил тод
одоо шууд яриа эхэллээ шүү дээ. Энэ 7 хоног жишээ нь Нямбатар юу гэсэн те? Нямбатар чинь сүртэй хийлээ шүү дээ. Одоо ардын нам чинь ардсан намыг нөгөөтгөө унахтаа зүгээр нэг юм гişгүүр болгож эхэлж байгаа байхгүй. Тий. Нэг жоохон намдаад байвал нэг ардсан намыг гიშгэж байгаа л нэг дээр. Тэгээд би бол ардсан намын залуучуудыг бол бас тэгчүүд одоо энэ хөгшин муухай энэ нэр хүнд муутай те насаараа энэ нарчил гэсэн гавьяага худалдаж идээд ингэвэр нэр нүүргөө болцсон муухай хүмүүсээ зайлуулад тэтгэвртэн гаргаад тэгээ намдаа шин легитимси шин үзэл санаа тэр барууны үзэл баримтлал дээр судалж те шин лидерүүдийг гаргаж иж одоо монголчуудад те энэ ардын намын өсрэг те яг үзэл санааны сөрөг хүчин гэдэг ингэж баталж харуулах тийм боловсон хүчнүүдийг олох хэрэгтэй. Тэгэхээр ингээд энэ өвөөнөрийг те дахиад нөгөө 90 Монгол ардын хөлсгөл намаас улсын баг хурд сууж исэн баяр цогт гэдэг үнийг ингээд авчиад гинсэг бодгож тавиад арчсан нам яг энэ маягаар явал 10 жилийн дараа уул мөргөө алга болно шүү. Одоо яг хөрөнгө нэг юм тижигдэд нэг бас нэг ингээд юм. Гэхдээ энэ арчсан нам одоо байхгүй болно гэдэг чинь бас их том аюул шүү дээ. Ардын нам чинь бүр хязгааргүй хүчрэгч шүү дээ. Тийм одоо ингэж шүү дээ. Бид нар өмнө ярьсан шүү дээ. Женкогийн тал нь одоо оюун эрдэнэтэй гоор тий. Тэнгүүд баяр цогтын тал нь одоо хүрэл цогтой гоор. Юу гэсэн үг вэ? Бүхэл бүтэн тий 42 суудалтай нам 2-300 мянган одоо хатуу хүчтэй ч баг манын шахалтай тавьсан юм шүү. Тийм. Харин түрүүн нөгөө энэ тэр чинь яг ардсан намын зарим нэг хүмүүстэй би удамж таарсан чи дана дотоод сонгуул монголч болоод байгаа юм гэл би дандаа л нэг тавуулж маалахад эдгээр яг дургуул дээ гэхдээ найз нөхцөндөл байгаа шүү дээ. Тэр Женко талыг усчих гээд байна маа гэд ярьжсэн байхгүй. Тэгвэл энэ баяр цогт ороод би бол баяр цогтыг нөгөө номос тавьчих. Чи одоо 90 оны сонгуулийг тавьж өг гээл те. Баяр цогт түүхэнд ерөнхийлөгч болж чадахгүй шүү дээ. Маст хамгийн нэр хүнд муутай хүн болцсон одоо. Нийт масс гэдэг чинь тий. Тэгээд иймэрхүү л тий. Тэгээд сүүлд нь яг подкастынхаа төгсгөл нэг юм жоох энтертейн юм ярьчих гэж би бодлоо. Одиссей үзсэн үү тий? Үзсэн. Би Одиссей үзээд яг нөгөө нэг анх юу ч юм бол тэр чинь нэг юм Холливуудын нөгөө нэг биш байсан тий. Холливуудын нөгөө критерий чинь бол яг зураг нөгөө нэг жүжигчдийн дүрийг багийг сонгох тий. Production баг одоо PR баг дээр өртөл төр чи янз бүрийн тийм нөгөө код өгсөн шүү дээ. Би одоо тийм зүгээр жухам яахыг хүсэж яг нөгөө гол дөрүүд нь бол мэдээж чинь грекийн тухай ярьж байгаа юм чинь цагаан харьцтай хүмүүс байна. Нөгөө дөрүүд нь кинонд нэх богинохон байна. 5-10 минут л орсон байна. За тэг үндсэн санаа нь миний ойлгосноор бол тийм үү. Та нар бурхан шүтлгийнхээ эсрэг бурханыхаа эсрэг явж байна. Энэ соёл иргэн шил чинь сүрлээ. Мандан бадах цаг ирнэ гэдэг юм бол. Тэгээд тэр нэг юм ордон дотор нөгөө мессеж өгөөдсөн. Нөгөө хатны шийдвэр гаргахыг хүлээгээл нэг ууж идээл нэг илээгэл тий. Аимшигтай. Тэгээд тэр чи яг нөгөө нэг гедонизм байгаа хөх тий. Гэнэт яг бүр гоё юм. Хийц бол шүү дээ. Хийц бол дээд зэрэг. Хийц бол ингэсэн байлээ шүү дээ. Тэр чин өмнөх тэр цувралын нөгөө Арман Асантыг нэг гоё жүжигч тоглолт шүү дээ. Хиний Кончаловскийн найруулсан багтаа. Андрей Кончаловский найруулсан 90-ад онд 98 онд илүү. 97. А тэр чин бол ингээд яг юм эхнээсээ ахуулаад явдаг байхгүй тий. А эн чин болохоор тэр чинь нэг арал дээр ингээд нэг 6 жил 8 жил чинь яг зохиол хэрэг санаад байгаа байхгүй. Ерөнхий үзэл санаа дээр яг баримталцсан. Одоо үндсэн цаад философи дээр энэ Одиссей бол яг хөөх биш ээ. Гэтэ орчин үеийн үзэгчдэд зориулаад хэлбэршуулаад бас нүунийг нь туурсын тэр үндсэн санааг нас орчин үеийн хүмүүст зориулсан. Дайны эсрэг маягийн ийм болгоцсон. Энэ нь дайны эсрэг үйл шүү. Гэтэл одоо юу яг эртний тэр грекийн Илиад Одиссейг унших юм бол тэр чинь дайн гэдэг зүйл болгон буруу биш гэж бас тийм санаа байдаг. Одоо юу гэх юм жишээлбэл Тройчууд ч одоо юу гэдэг тэр нэг юм Зевсийн үлгэрч тэрэн дээр яриад байгаа шүү дээ. Троийн Парис ч очингуудаа хүний гэр зочлж байхдаа эхнэрийн булаагаа цугтцсан байхгүй. Тэгээ тэрний чинь ингээд та нар хүнээ эхнэрийн минь буцааж өгтэй. Чи над бурууга хөлөө гэж ирсэн чинь үгүйгээд Трой хотын иргэд тэр жигтэй Парисыг өмгөөлөөд нөгөө грекчүүдийг за бити солиор ухааны хариу өгдөг. Тэрний Ксениаг зөрчнөгөө Зевсийн хөлийг зөрчсөн гэд им одоо юу гэдэг хүний ёс уртхан иргэншил дээрээс нь ертөнцийг тэнцвэрийг хадгалж явах ёстой ийм зам ёсны хууль гэж байдаг. Энэ хуулийг зөрчинө гэдэг чинь тэд нар өөрсдийнхөө оршин тогтоох тэр легитим зүй ёсны зөвхт байдлаа алдж байгаа. Тийм учраас нийтээрээ газрын хөрснөөс арчигдах тийм гим нүгэл дунсан гэсэн тийм санааг
Илиад Одиссей тэр гаргадаг байхгүй. Тэр санаа эдэр бол байхгүй. Гэхдээ тэрнийг одоо ингээ орчин үеийн хүмүүс тайлбарлаад гарах юм бол хүмүүс ойлгохгүй. Тэгэхээр ч одоо ингээ ялчгүй хялбаршуулаад одоо бүгжний эзэн гэсэн хялбаршуулсан л байдаг анхны анхны энэ 2003 арай гайгүй л дээ. Гэхдээ орчин үеийн тэр Rings of Power гэдэгтэй харьцуулахад урд нь Троёгод бас 2004 онд хийжсэн кинон дээр бас Ахиллес эдрийг айгүй сайн хүн болоод Агамемноныг муу хүн болоод яг Илиад эдэр дээр чи Ахиллес баг муу дүр юм бардамналтай зөвхөн хий хоосон нэр төрийн төлөө юу гэдэг ингээ амиа хүртэл золиослохоос борхгүй тэр pride одоо нөгөө hubris гэж бардамнал pride hubris-ийн одоо хамгийн муу жишээ болгож гаргасан төрслөхгүй чадaltaй дайчин нүн тэгээд Одиссей цохор төр чинь жишээлбэл Хейдест ингээд нөгөө тамд ингээ очиход тэр чинь Синон гэж хүн гардгүй Ахиллес гарч ирээд миний тэр нэр төрийн төлөө хөөцөлдөж исэн зүр чи юусаа ямар ч хэрэггүй зүйл ээжээ би энэ тамд ингэж хаан байсны оронд хүний ертөнцийн төр гуйлагчин байхыг хамаагүй дээр юм байна гэдгийг одоо ойлголоо гэж жишээлбэл өөхөх нь хизээч амьдрахаас дор мор гэдгийг тэрэн дээр жишээлбэл ингэж харуулдаг ч гэдэм үү те. Тэгэл ийм айгүй том утга санаа илэрхийлдэг. Энийг тэр санаа нь бол ерөөд гарсан те. Гэхдээ яг хуу би бол зүгээр мэдээж Холливуудын бай, Английн бай одоо Кристофер Нолан байсан ч гэсэн Холливуудын тэр зүүнний юмд нь тэр чи тулгалтанд орж. Тэр чинь бол нэг юм чимэглэлийг хийцэн байгаа байхгүй. Тэр нэг Синон гэдэг нэг трансгендер жижигхэн нэг юм тэр чинь марг унтаа дотоос нэг юм дорой үлбөр юм байгаа байхгүй. Тэр нь тэгэл нэг юм гутуулуулаад хүчиж байгаа зайлх. Хүмүүс яг тэрэн дээр ягаад реакцсэн бэ гэхээр Синон гэж дүр Одиссей туусад байхгүй байхгүй. Тэгээ тамд очиод уурсан баатар нь Ахиллес байхгүй. Гэтэл Ахиллес дээр Синотой уулзсангууд трансгендерээр одоо юу гэдэг яг Ахиллес гэж нэрлэж чадахгүй юм байж нэг өөр юм баатараар төлөөлөл уулзуулчаар энэ Ахиллесийг Синон гэж нэрлээд хинтээ уулзууллаа гэж уурсан байхгүй. Одоо энэ Америкийн консервативууд бол. Тэгээ ер нь 2004 оны ч гэсэн Трой ч гэсэн ингээд харахад царай зүс мөс эдэр нь гоё ч гэсэн одоо Брэд Питт цаад санаа нь бас л нөгөө орчин үеийн үзэгчдэд зориулаад хялбаршуулаад ингээд те Троийн дайны цаад одоо мөн чанар эдрийг одоо жишээлбэл яг Одиссей төрсэн үзэл санаа философор тайлбарлаж гаргаагүй орчин үеийн хүн гэдэг чинь айгүй тийм юм хялбаршуулж ойлгох дуртай. Тэгээд нэг юм гоё хүүхний төлөө ураг тэгээд алцахаас аргагүй байна. Агамемнон хүүхний төлөө эсдрийг болохоор хүүхэн хар хүн байгаа шүү дээ тий. Хар бүр ихэрч байсан уу яа. Тэгээд ер нь тэр DEI гэдэг чи одоо энэ Америкийн кино академи чинь угаасаа Оскарт нэр дэвшүүлэхэд жишээлбэл яг тэр олон янзын арьс хүүсний квотыг заавал биелүүлсэн байхыг шаардж байна. Дээрээс нь кино чинь ингээ хөрөнгө оруулалт татдаг. Холливуудын нөгөө том хөрөнгө оруулагчтай студиуд чинь жишээлбэл тэр DEI-ийн зарчмыг хангасан кинонуудад л хөрөнгө оруулдаг учраас хөрхий Кристофер Нолан хүсэггүй тэрний тэгээ нэг нүглийн нүдийг гурилаар хуураад өнгөрч байгаа. Тэр чинь нэг Аз ч нөхөр байх шиг энтгэх нөхөрж байх шиг цэргүүд дунд Тэгтээ яг хуу тэр нэг санаануудыг гаргахтаа бүр нэг тийм муухай нэг юм Холливуудын бүр улаан вок кино мэн шиг утгагүй гаргаагүй лээ. Ноолон агуу хэврээ лээ. Ерөнхий сан консерватив тийм ёс суртахуун те. Тэр ноолон болоогоос тэр журам тэр ер нь нэг юм хүний дайн гэдэг ер нь муухай гэдэг. Тэр постерууд байгаад нийлээ маш үнэл төрсөн тийм. Тэр одоо тэр дайн бол ер нь аль аль талдаа сүрлэгдэж байна шүү дээ. Одоо Орос Украиныг хараа л та. Дайнд хохирогч байхгүй. Хоёр ислам хоёулаа бие биенийг сүрүүлэл байж шүү дээ. Тэр санааг бол аимшигтай харууллаа. Тэгээд тэр чинь бол за яг өмнөх Брэд Питтийн Трой дээр чинь бол үнэхээр тийм хоёр баатараар хоорондоо тулдаал маш аимшигтай ингээл тулаан болоод те. Үнэхээр тэнийг сүрлэг байгаа шүү дээ. Тэгэхэд саяын юун дээр чинь бол тэр хин Одиссейн тэр шатан дээр тэр Трой мөхлийг хараад тэгэл бүр харамссан юм шиг нүдэнд байгаа юм л харуулал болж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр чинь соёл иргэн шил ёс зүй та нар ингээд зугаа цэнгэл зогсоо заагүй гахаа шиг байна гэдгийг чинь ингээд хараалаа хэлээд тий. Тэгээ ер нь амар гоё кино байлээ. Тэр хөгжим дууны хөгжим дуу муу тий. Амар юм бэл. Угаасаа ер нь үе яг тийм тэгэхээр бид нар би бол анх за энэ вок юм байна. Одоо ноолныг ч одоо вок гэж үцхээр өгсөд бол вок дөрөвд нэг зүгээр нэг чимэглэл байгаа байхгүй. Нэг юм Йолкны модон дээр нэг юм байдаг шиг үлдчихдэг нэг жижиг. Гэхдээ яг л орчин үеийн хүмүүст зориулсан хялбаршуулсан л кино. PG 13 шүү дээ. Энэ 13 кино гэдэг чинь угаасаа утга зохиолч моо сонгодог классик биш. Тэр чинь entertainment шүү дээ. Тийм учраас тэрнээс одоо заавал classical байхыг шаардсан өөр утгагүй. Гэхдээ яг кино урлаг дотор бол classical кино гэж тооцдог байна.
явуулт гэж тайлбарчтай. Тэгээ ер нь бол Ирээдүйдтэй. ер нь үзэх хэрэгтэй. Төгсөөх Уусаа үедээ Кристофер Нолан ч аим шүү дээ. Нэлээд урт кино. Тэгтээ театрт бол гоё л доо. Урт тэгээд өмнө бид нар чинь монголчууд ч чинь өчнөө олон айдсан үдцсэн тий. Цувралын ч үзлээ, нэг ангийн ч үзлээ тий. Яг дөрүүд нь өөрлөхөс. Надад бол яг одоо энэ өрөндийн ертөнц дээр одоо энэ соёл иргэншил чинь танигдхаа байлаа гэдэг юм чил ноол. Ерөнхийдөө харуулсан байна уу тий. Ерөнхийдөө харуулсан байна. За тэгээд өнөөдрийнхөө юг дуусгах. Тэгээ өндөрлөө. Баярлалаа тийм ээ. Одоо бидний дэмжээрэй. 9 дугаар сард Трион яриад Одиссей яриад аллаа өнөртэй байдлаа. Тэгээд энэ 9 дугаар сараас устар жоохон одоо коп мопон дуусах бах те 8 сарын сүүлээр. Устар жоохон халах шинжтэй юм байл шүү. Бидний олж мэдсэн ховж үеийн мэдээлэлэр бол энэ тэнд уулзаад яваад байгаа юм байна Монгол ардын ном. 9 сараас одоо мань мэд чаландаа авах гэж. За. За тэгээд дараагийн өдрөөр үзье. За баярлалаа.